Хүй энэ YouTube-ийн талаар бичлэг тавьдаг хүмүүсийн байна уу? Юу байгаач нэг тостаач яриа байна. Минийх одоо 15 секунд болчихвол тэгээд дүүрч ядах юм. Тэгээд цааш нь яаж 30 секунд 3 минут ч юм уу. Оо за нэг юм сорох гал оролдоо л ах шүү. Ер нь ойлгоор энэ одоо анх удаа одоо энэ хүн сугар ирнэ гэдэг залуу YouTube дээр нэг юм хийж үзээд байгаа байхгүй. Тийм юу болд юм бэ? Яаж удаан урт минутын бичлэг тавьдیں гэдгийг л судлаалын л да. Яванда та нар ч гэсэн хэрэг болж магадгүй нэгэн цагт нэгэн цаг та нар нэг нь бас нэг YouTube-ийн сууг нэгээд Facebook нэгтэй амрах юм билээ шүү дээ. Энд чинь миний дүүгээр л нийлэгдсэн. Тэгээд цааш нь яаж авч явах вэ? Та нар ч гэсэн бас ийм асуудал тулгарах юм билүү. Тэгвэл би бас тэр үед бас та нарт бас заах хэмжээний болцсон байх юм билүү гэж бас бодож байна. Ямар ч 1 минут гарам бичлэг хийж чаддаг болчлоо. Би ч урд нь ерөөс нэг 15 минут л бичлэг хийсэн байхгүй. За би өөрөө товчхон танилцуулъя. Одоо домен брендийг үүсгэн байгуулагч, энерги далд ухамсарын чиглэлд одоогоор бол дэлхийд тэргүүлэгч агуу их мастер байгаа. За боломжийг ашиглаад бас энэ гар утсны энергийн наалтаас танилцуулъя. Ийм энергийн наалт гаргасан байгаа. Энэ болохоор гар утсан дээр наахад вирусээс хамгаалж байгаа дэлгэсний нөлөөнөөс 100% хамгаална. За тэгээд утсан дээр наахад энэ дотор таны одоо интернет банк хүртэл байгаа шүү дээ, тий. Энэ интернет банкнд ч хүртэл хурж үйлчилж нөлөөлдөг байгаа. Яаж нөлөөлдөг гэвэл интернет банкны чинь орлого нэмэгдэнэ. Шууд ийм шиг өнөө маргааш нэмэгдэчихгүй, тий. Гэхдээ 7 хоног, сар, жилийн хугацаатаагаар нэмэгддэг баг. За тэгээд дээрэс нь утсан тааламжгүй дуудлага ирүүлэхгүй. Шууд тасалдаг. За энэ наалтыг бол ганцхан гар утсан дээр бүх юм дээр нааж болно. За жишээ нь одоо машин дээр нааж болно. Машин дээр наахад бензин маш бага иддэг. За одоо багших маш олон шавнар бол өөрийн биеэр гэрчилсэн байдаг. За машин дээр наагаад одоо наадмын үеэр тэр олон аймгаар энэ явахад машин үнэхээр бензин бага идсэн гэж байгаа байхгүй. За тэгээд өөр нэг юм гэвэл одоо энэ гэрлийн их үүсвэр дээр нааж болно. Тогны чашгин дээр наавал тог маш бага идэнэ. За зургатан дээр наавал бас сайн. Хөрөвшин дээр наахад бас л тог бага идэнэ. Ер нь бүх зүйлд энэ ч өөрөө бүр атомын цөмд нь орж үйлчлээд атом дотор орших бүр хоосон орон зайд нь орж үйлчлээд бүр дотроос нь потенциалыг нөгөө өдөөж гаргаж ирдэг юм энергийн бүтээл.